За сайн байна уу гэдэг. За сонсгоо. За өмнөх зүйлээр бид ямар агуулгыг судалсан гэж боддог тийм. Яруу нэрийг За энэ л. За ерөнхий зөвлөмж хүнс буюу яруу найргийн зохиол тайлбарлах гэсэн сэдв үзэж явж байгаа тийм. Яруу найргийн зохиол тайлбарлах. За энэ өмнө бид яруу найргийн зохиол тайлбарлахдаа энэ ямар зүйлийг сонгож авсан бэ? Би ямар энэ яруу найргийн миний араш. Би араш гэж байсан. Өөр яг энэ хичээгээ яг яруу найргийн зохиол тайлбарлах гэдэг сэдвүүдээр ямар хичээгээ амьд. Аханы ихнөөсөө ижигээ амьд өгч болохгүй гэж үгүй. Тайлбарлах анхны анхан гэсэн тийм үү? За тэгвэл өнөөдөр бид бүгдээрээ энэ мэдлэг чадвараа бацтгаад мөн одоо нэг яруу найргийн зохиол дээр тайлбарлах, задлал хийх ийм хичээлийг хамтдаа явуулах юм аа. За хичээлийг хийхэд бүгдээрээ нэг сайхан. За энэ зохиомжт дооны юу байгаа шүү. Тэгүүлсэн ганц өрмөд даач За саяны энэ зохиомжоос юу мэдэрсэн хүмүүс те? Наа ч нэг шар цалгдсан байна уу? За яг саяны зохиомжоос юу мэдэрсэн вэ? Нэг юм хоёр үгээр чи тэгэхээр мэдэрсэн зүйл. За наад өөрөө шар цалсан явж шээ. За саяны зохиомж ихэнд юу зохиомж нь ингэж гарч ирсэн. За багын тавсрунгаа ижихээ чиг ядадаа гэдэг сайхан шүлгээр бүтсэн дууны клип байна. Тэгэхээр 8 минутын клип учраас багш бүгдийн үзэл боломжтой учраас эхний зохиомж нь та хэсэг болох үгнээс өгсөн. За ямар ч үсэн өнөөдрийн хичээлийн одоо хэрэглэхгүй байх сэдв зөвлөөр эйжент файл гэдэг зохиолыг яруу найргийн зохиол тайлбарлахын алхмын дагуу тайлбарлах юм байна гэдэг сэдвээ энэ бол төстэй. За мэдэрсэн зүйлэл яг үнэн мэдэрсэн зүйлэл хоёр үгээр хэлээл нэг юм хоёр зүйл мэдэрсэн бол хоёр зүйл болчихсон тийм. За биччихв. Ямар ч байсан хүн сэтгэл төрүүлж чадав мэдрэмж. За мэдээж өнөөдрийн бидний хичээлийн сэдэв яруу найргийн зохиол тайлбарлах. Яруу найргийн зохиол тайлбарлах. За
За бидний өнөөдрийн хичээлийн гол эргэлтхэн буюу тайлбарлах зохиол маань ардын уран зохиол, соёлын гавь зүтгэлтэн, боловсролын эзэн яруу найрагч Бавуугийн тав сурангуйнд хаврын сар гарангуут ижимэн намайг хүлээн гэдэг шүлгийг залж ажиллах хэрэгтэй. За Бавуугийн тав сурангуйнд хоолны олон зүйлийг ярих хэрэггүй. Яг л өнөөдөр одоо энэ цаг үед өөрийнхөө авьяа сонгод бэлэг бичлэгийн одоо өрөм зарах барилаараа бол зохиол хэлээрээ бидний дунд ингээд хизээний таньдаг хүн шиг явж байгаа. Одоо ч гэсэн ингээд амсрын байгаа зохиолч юм шүү. За багш нэг Бавуугийн тав сурангуй ижил хатхад босож ирсэн бодол сэтгэлүүдийг бас хэрэглэхэн болгоод байрлагдсан байгаа. За бидний өнөөдрийн хичээлийн зорилго нь яруу найргийн зохиолыг мэдэрч сэдв санаа дүрслэлийг задан тайлбарлана гэж. За энэ зорилгыг хангах хэрэгтэй. За энэ зорилгоо бид биелүүлэхийн тулд зорилт дээр бол сая зохиомжтой дуу сонсох гэдэг ихний ямар ч зүйлийг алхмаа хийсэн тийм ээ. За мэдэрснээ илэрхийлэх хуудас одоо яг та бүхэн шал цаасан дээр мэдэрсэн зүйлээр бичсэн байгаа шүү дээ. За дараа нь тайлбарлах зохиолоо бид уншиж сонсох хэрэгтэй. Тэрнийхээ дараагаар ахаад сая зөвхөн тэр зохиомжтой дуунаас төрсэн мэдрэмжээ бичсэн бол одоо тайлбарлах зохиолоо уншичаад тэрнээс төрсэн мэдрэмжээ бас доор нь бичих. Тэгээ энэ мэдрэмжэн дээр ямар өсөлт буюу ямар ялгаа харагдсныг бас дараа нь ярих хэрэгтэй. За тэгээд агуулга сэдвүүс маань хэсэгшин тайлбарлан дүрслийг тайлбарлан эцэст нь зохиолоод өгнөд энэ зохиол юм байна гэдгийг нэгдмэл гаргах хэрэгтэй шүү. За одоо хэдүүлээ багш тараах материалаа та нартай энэхүү шүлгээ өгсөн байна. За өнөөдрийн хичээлийн гол 10 гол зарчим бол хосоор ажиллах хэрэгтэй гэдэг хосоор. Тэгэхээр яг ширээ байрлалаар суудсан байгаа шүү дээ. За ингээд яг ширээнийхээ найзтай хамтраад өнөөдрийн даалгаврыг гүйцэтгэсэн. За ингээд багш ганц нэг тайлбар өгөхөөс ирээд хэрэг. За ажлын хуудас 1 гэдэг агшин хэрэглэлээр 2 гэдэг арга үргэлж байгаа. Эхлээд ажлын хуудас 1 дээр ажиллахдаа за та нар харилцаа адилгүй даалгавар буюу 3 чиглэлээр энэ чиглэлийг задлах, агуулгыг задлах юм чиглэл өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр яг үгээр үйл бодлыг шинжих үе гэдэг ийм ерөнхий чиглэлийг авсан хүмүүс байгаа. Бас орчныг шинжих үе, цагийг хэрэгцүүлэх үе гэдэг ийм 3 чиглэлээр ингээд ялгаагаар тавиад өгсөн байгаа шүү. За тэгэхээр өөрийнхөө чиглэлийг сайн харж агаад энэхүү асуултуудад хариулж өгч байна. За тэгээд уран дүрслэлийн тайлбарлах нь за нэгдүгээр сурагчийн нэр ихээр сурагч нэрээ тавьчихна. Одоо эндээс баяс жишээлбэл сурагч гэсэн чи 20 сурагч гэсэн. Тэгэхээр энэ асуултын дагуу өөрсдөө саналуудыг энд бичээд нэгтгэсэн саналаа энэ доотлог өөрөөр дээр бичих. За тэгээ хоёр дахь даалгавар руу орохоор бас адилхан гэсэн. За хоёр дахь хуудсан дээр ялгаатай байгаа нэг зүйл юу гэхээр энэ найзгаа дахин өмж байлаа гэж. 1 2 гэсэн юм бол нэгдүгээр даалгавар дээр чи хажууднаас сууж байгаа найзгаа хэр одоо чамтай харилцсан гэж ярилцаж гүйцэтгэж чадсан бэ гэдгийг хуваар үлдэх хэрэгтэй. Бид нар 100% үлдэх гэж. Тэгвэл чи яг шударгаар үлдэж байгаа шүү. Тэгээ хоёр юуных нь нийлбэр багшин дараа нь ингэж сурааж авчаад харах нь шүү. Тэгээ та нарын бичигэл хэр хэрэгцснээр багшин дараагаас үнэлгээ хийнэ гэсэн байна. Тэгэхээр бичихгүй хүүхэд гэж байж болохгүй хүн болгон бичих ингээд за болгон юм гаргацсан байна шүү. За тэрийгээ сайн бодож шүү. За одоо хэдүүлээ зохиол багшиныг уншаад сонсгоо та нарын өмнө сараа материалаар байгаа учраас гол хараад яваа. За бэл тавсрын хаврын сар ганангууд ижимэн намайг хүлээн. Гадуун дүүх газар сонсоход өвсний үндэс хөөн. Гадаагч ижимэн гараараа униарсгож намайг харуулна. Хагцар учрал зөөч сахилсан харгуй магнайг нүдэрээ харагдана. Айсан дэлэн шиг ягаан зам бараа харилахгүй зовоон. Алсын цэнгэр уусын хэнэггүй тундан гэртээ игэн. Ормон мухсан ижимэн сэтгэл чангалан уураг хангалсан цайгаа үн. За энэ цаг зөвхөнөөс өсөж 90 гэж битүүхэн зөвнөн алмаас зогсох тэрхэн хооронд араар минь ороод ирээгүй байгаа гэж гэнийн сэтгэл сэрхийж гэр дотроо намайг юм. Ангир дуурахад нуур амрлаа гэж баярлана. Аг нүдлэхэд тал амрлаа гэж баярлана. Хавийн орлогогүй салхин дунд ижимэн дандаа гадаа бүйтэн шөнийн оддын дор зүүдэн бас гадаа гэж. За одоо яг ажлынхаа хуудасны дагуу шүлгээ дахиж өөрсдөө таах материалаас уншаад асуултууд байгаа хариулт өгсөн. За эхний ажил даалгавар хүсэх хугацаа. За хугацаа өгснөөс 6 минут. За тэгээд яг асуултуудаа бүрэн хариулж уран дүрс хаана ирсэн бэ? Яг чиний наад өгсөн байгаа асуулт нь гэсэн үг шүү дээ, тийм ээ.
Одоо энэ талаас сонгон талаас эхний хүн нэгдүгээр хүн гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэгдүгээр хүн гэсэн юм дээр өөрийнхөө төлөө бичнэ гэсэн. Дараагийн хүн хоёр дахь гэсэн үг шүү. Хоёрдугаар сургууль зэрэгтэй нэрээ бичээд өөрийнхөө саналыг бичнэ. Тэгээ хоорондоо ярьж байгаа эцсийн нөгөө өөрийнхөө дөрөв нэгдсэн санал гэдэг юм байна шүү. Энийг л энэ хоёр дээр нь. За нэг өөр өөрсдийнхөө юм дээр ажилласан шүү. Хоорондоо сайн ярилцсан ярихгүй бол сайн ярилцсан шүү. Усаар ажиллах. Би биччихлээ. Тэр ихлээд орчин хаан үслэлгүй орчныг төрөлсөн гэдэг айлын цаг хаан үслэлтэй хор цагийг монголчууд юу гэж үздэг ингэж асуудал болж өөрөө дараагаар. Тэр тэрэн дээр ерөнхий ярьсан бодлого бичээд яг тэр цагийг жишээлбэл дүрсэлсэн хэсгүүд нь ажил тэрэн дээр ямар огт дүрслийн арга гэж байна гэдгийг тайлбарлах. Тэгэхээр жишээ заавал татаж тайлбарлах шүү дээ. Зүг хамтдаа ярьчих. Адайгүй ямар саналтай байгаа гэж ярьж. За тэгээд зөрүүтэй санд ярьж байгаа дүгнэлт нэгтгэн юм уу? За магадгүй адилхан ч байж магадгүй шүү. Тэгвэл бас дүгнэлт нэгтгэн шүү. За цаг өгч байгаа шүү дээ. За 6 минутын хугацаа өгсөн. 6 минутын хугацаа дуслаа. За одоо цагийг
шинжихүй гэдэг цагийг юу гэж нэрэлцүүлэхгүй гэж мэдрэхгүй гэж. Тэгээ цагийг мэдрэхгүй гэдэг даалгавар авсан ширээ гараар өгдөө. Цагийг мэдрэхгүй гэдэг. Цагийг мэдрэхгүй гэсэн чиглэлтэй даалгавар авсан сурч гараар өгдөө. За тэнд зэрэглэлийн юу ширээ байгаа маань энэ болор цэцэг. За энд анууд хоёр байна тийм үү? За тэгээд анууд чанасгүй. За орчныг эргэцүүлэх үү гэж тийм. Орчныг эргэцүүлэх гэсэн чиглэлтэй даалгавар авсан хүмүүс гараад өгдөө. Орчныг эргэцүүлэх. Зөв орчныг эргэцүүлэх гэдэг нь бол 4-5 ширээ тийм. За дараа нь үйл ба сэтгэлийг шинжих үе гэдэг чиглэл авсан хүмүүс. За зөв үйл ба мэдээ авах юм байна. За одоо цагийг мэдрэх үе гэдэг чиглэлтэй даалгавар авсан сурагчдаас даалгавраар танилцуулж ярих уу? За юу гэж бодсон би ямар сонирхолтой байсан ихэд юу гэсэн. За цагийг мэдрэх үеэс хэвчээ. Альва үйл явц альва юм бол за юу дотор орчтой байдаг өрөмж ах хэрэгтэй байдаг. За цаг цацаа орон нутгийн өрөмж ах хэрэгтэй. Тийм учраас бид альва зохиолыг задлахдаа цагийг заавал ухаах шаардлагатай, орныг бас шинжих шаардлагатай тийм үү? За. За цагийг авсан хүмүүс байсан. Цагийг мэдрэх үеэс чинь авсан хүмүүс. За энэ хоёр явах гэж. За босч байгаас хойш хам ярьж. Боссон сонсороо. За манайх цагийн мэдээлэл гэдэг юм авсан. За тэгээд хаврын цагийг монголчууд хэрхэн үлддэг вэ гэж. Тэгээд энийг би сая төвчтөр авчтай. Тэгээд энэ охин хаврын цагийг яг монголчууд үлддэг вэ гэдэг. Хавар нөгөө нэг ажил хийхэд арай тохиромжтой, газар үед арай гисээ зөөлөн болцсон гэдэг. Тэгээд хаврын цагийн тийм ажил хөдөлмөр хийж байгаа сэрүүн дээрээс нь өвс ногоог урдах монголчууд үлддэг байгаа юм. За тэгээд хавар цагт байхын шалтгаан хавар цагт дуртай байхын шалтгаан гэж энэ хоёрдугаар асуултанд байна. Би энэ болохоор хавар цагт яагаад дуртай байдгийг бэ гэхээр одоо ингээд хөдөөний хүмүүс байна. Хөдөөний хүмүүс ингээд хол асгүй сомоос одоо ингээд хот руу бүгдүүд ингээд сургууль явуулдаг. Сургуульд явуулчаад одоо 3-4 сар одоо олон сар ингээд хүүхээ хүлээгээд тэгээ хавар болохоор тэр хүүгээ эрхийг хүлээгээд шилждэг болохоор хаврын үдээр их дуртай байдаг бол хавар хүүхдүүд нь буцаж ирж саавч тийм. За анууд дээрээ санал ямар байсан? Анууд дээрээ санал болохоор нөгөө нэг монголчууд бас энэ угаасаа хаврын үдээр их дуртай байсан нөгөө угаасаа айжмаараа өвс ногоод илэрдэг битэр энэ санал дээр адилхан байсан. Тэгээ адилхан байсан болохоор өөрөөхөө арай бац өөрчлөө. За зөв. За өөр тэгээд наач дахиад 3 дахь асуултанд явж байгаа байлаа. Шүлэг таврыг хэрхэн дөрслөө гэж байгаа юм? Энэ дээр галуун дуу газар сонсоход өвсний үндэс хөвөн гэдэг. Галуун дуу гэж сонсон. Өвс хөвөн гэхээр одоо өвс дэшээ босч ургаж байгаа гэж хэлж байгаа. Сэргэж ирж байгаа гэсэн. Яг тэгэхээр өөрөө тийчгээрээ сэргэж ирж байгаа. Ингэж сайн. За уран тэгвэл наад чинь хавар цагийг дүрслэхдээ ямар уран дүрслэлийн аргыг зөвлөж хэлсэн бэ? Энэ нөгөө одоо энэ дээр дүрслэх юм аян одоо нөгөө өвсний үндэс хөвөн гэдэг болж байгаа. Зөв уншаарай. Өвсний үндэс хөвөн хөөн гэдэг үг нь ямар утгыг илэрхийлж байгаа? Хөөн гэхээр одоо нөгөө нэг хөөгд байгаа юм шиг яг зөвөр дээшээ ингэж хөвөөж бас. Чи хөөж сүүлийг хэлж байгаа болохоос юмэг орон байрнаас нь хөөж байгаа гэдэг үг тийм үү? За. Өөр тэгвэл яг хаврыг дүрсэлж байгаа хэсэг дээр уран дүрслэлийг арайхан олоог байгаа юм уу? Тийм. За арайхан олоог байгаа бол за өөр цагийн чиглэлээр явсан үг. Уран дүрслэл. За уран дүрслэл гэж сайн. За тэргээд усаад. Ерөнхийдөө энэ нөгөө хаврыг үнэлэмжтэй санаач нээж гэнэ үү? Эднийхтэй нээж гэнэ. За тэгвэл одоо уран дүрслэлтэй хэсгээд ирч. Галуун газар сонсоход өсний үндэсгөө энэ амшуул юу? Их сайн байна. Амшуул л шүү дээ. Газрыг яасан бэ? Амшуулсан гэж сонсох. Тэгээд даваас нь юм дээр. За даваас нь өөрөө орчих гэсэн. Амшуул өөр цагийг дүрслэх. Айсан дэлгэн шиг ганц зам гэдэг нь болохоор юмыг болохоор юу хитүүлсэн. Айсан дэлгэн юу хитүүлж яа. За одоо эндээс нэг асуудал гарч ирнэ үгтэй. Дэлэн гэж юу гэсэн үг вэ гэж асуудал байна тийм. Айсан дэлэн шиг ягаан зам гэж шүү дээ. За дэлэн өөр цагийг авсан үгтэй байна. Цагийн чиглэлээр авсан. За тэндээс айсан дэлэн шиг ягаан зам. За энэ шиг авсан айсан дэлэн шиг ягаан зам. Уран дүрслэлийг авсан айсан дэлэн шиг ягаан зам. За тэгвэл анхаарал татвар. За одоо тэгвэл дэлэн гэдэг үгээ тодорхойлох шаардлагатай шүү дээ. Энэ дээр уран дүрслэл байна гэж мэдэрсэн шүү дээ тийм үү? Тэгвэл тэрийг тодруулах шаардлагатай байна тийм. За тэрийг тодруулах гэдэг. За дэлэн гэдэг үгний тайлбар. За нэгдүгээрт нь
хөхөөр дижээ хамтны ингэчний сүү гаргах тавч. За хоёрдугаар өөр утга нь болохоор модны ур бундаг буюу модонд орсон бундагар юм одоо зүйлийг хэлдэг байна. Тэгэхээр энэ цохол мэдээж ямар утгаараа? Эхний утга буюу нөгөө хөхөөр дижээ хамтны ингэчний сүү гаргах тавч гэж бас ээжийг яаж хийж байгаа. Цагаараа ээжийг зөрж хийж байгаа шүү дээ. За тэгвэл энэ хэсэг дээр ямар төгслөө нэ даваас ямар төгс. За хэтрүүд яг хэтрүүд гэж үзсэн. Яг юу замыг болохоор юу дэлгэнтэй айсан дэлгэн шиг ягаан зам зөрлөлийн арга зүйтэй. Зөрлөлийн арга. Айсан дэлгэн шиг ягаан зам. За энэ багшийн ганцхан асуугаад нэг юм байна. Энэ мөр ер нь их содон байгаад айсан дэлгэн шиг ягаан зам. Тэгээд ягаан өнгийг одоо ч манай монголчууд аливаа зохиол бүтээлийг тойрохтаа өнгөний бэлгэлийг маш өргөн ашигладаг авах юм шүү. Тэгэхээр ягаан заавал ягаан өнгийг сонгосон юм бол. За ягаан өнгийг сонгосон. Энэ болохоор өөрийн зохиол шатны ерөнхийдөө юу авах гэж бодож байна. Зохиолыг бичих онцлог болоо гэж бодож байна. За ямар онцлог? Баавал хосрон болохоор ерөнхийдөө шүлгэн дээр бол их шүлгэнд нь болохоор дандаа тийм гүн утга санаа илэрхийлж байдаг. Ихэвчлэн нөгөө цус эсвэл нулимс зэрэг тийм илүү хүн талынхаа өгчээд байгаа. Тэгээд энэ айсан дэлгэн шиг гэж байна. Айсан дэлгэн гэдэг нь болохоор ерөнхийдөө нөгөө ямаа юм уу хон нөгөө юу ачаараа бүхэн дэлгэн өвдөг бицээгээд хадаад идээд тань нөгөө ягарчдаг байхгүй. Ягаараа тэгээд яг энэ дээр болохоор яг айсан дэлгэн шиг ягаан зам гэдэг нь болохоор тэр нөгөө хаврын нэг хэсэг тийм юу гэдэг штэ. Хаврын нэг хэсэг нэг юм юу цасархон байлаад яг тэр гой тал хэрэг газар чанд зам шал юу ягаад тоосттой нэг шороо шурдаг байхгүй. Яг тэрийг бол ягаан тэр дэлний тэр ягаан хэсэгтэй. Тэгэхээр цохооч хоногчтой сонгосон байгаа. Зүгээр шиг сонгоогүй байгаа. Тэр бүх өгүүлбэртхэнд холбогдуулж сонгосон. Сайн байна. Нэгснээс яг хөхийг сонгох нь зүгээр өөр ягаан цэцэгтэй ч зөөрж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Яг хөхийг сонгох нь болохоор тэр ээжийн тэр шинсэн сэтгэлийг за нэг алга шиг. За одоо бас цагийг заамж хийдэгсэн те. Заамж юмсан. Ширээн хасанд гэх юм шүү. За хавцгийн монголчууд хийх үнэтэй хавцтай дуртай байдаг хаана нэгсэн. Энэ дээр бас спонсорын ярьж байгаа. Хавцаг гэхээс одоо бүсэл нөр өмнө одоо ингээд дуусаад өмчийн ярьж байгаа бараа сорог ингээд юм ингээд одоо хаалгач байна. Тэгээд хавцаг гэхээс юм ингээд бийж одоо хий даяарч юм уу нэг мөнгө орж байгаа шинээр бүсэл шинээр бүсэл хийж байгаа юм. За тэгээд дүсэлт ямар уран дүсэлт даван дүсэлт уран дүсэлтээр чонд газар сонсоод үсний өнгөс хөрөө гэдэг юм. Одоо хавар өнгөс хөрөө бэлтгэлтэй тэрийг хийх гэж гаргасан. За зүйтэй. За өөр цагийн чиглэлийг авсан гэж байна. За зүйтэй энэс бодорч. За уран дүсэлт хэлчихээ. Давцаагүй санааг хэлээрэй. За. хамгийн одоо бүгд үзээ шүү. Ингээд яа онцгой гэсэн ингээд надаа. За хэтрүүлээ арга сэтгэлэн цус гадаа. Эсвэл өмнөх хам сэдвтэй хамт уншихаар бүгд энэ дээр нэг юм байна шүү дээ. Хам сэдвтэй хамт уншия. За тал амглаа гэж байдсан хавийн ойлгохгүй салхин дунд жимэн дандаа гадаа гүйдэн шөнийн оддын дор зүүлэн бас гадаа гэж тийм үү. Тэгвэл энэ нөгөө сүүлийн дөрөв мөрөд утгаараа ямар вэ? Өстэй бас тэгэхээр өстэй үрээд чинь өстэй санаагаар нөгөө хэлэх гээд байгаа голынхаа санааг ахиулж өрчмжүүлж гин гэсэн үг шүү. Тэгэхээр ахиулын арга явж байгаа гэсэн үг шүү. За ахиулын арга. Сайн байна. За ингээ ямар ч үсэн цагийн шинжийг бодоод би спонсорсод яаж харж болох юм бэ гэдэг дээр маш сайн ажилласан байна. Баярлалаа. За одоо хэдүүлээ орчны шинжилгээр байна. Орчныг эргэцүүлэхгүй гэдэг чиглэлийн даалгавар авсан үг гараар өгсөн юм тийм. За одоо тайлбар хийнэ. За ингэ байна. За ерөөсөө нийтдээ хоёр мэдээ санаагаа ярьж байгаа гэсэн шүү дээ. Нэгдсэн саналаа хийчих. Тэгээд уран дүсэлт. Нэгдсэн санаа
эцэг санаад болохоор энэ зүйлээ орчин нь хавар болоод юм хөдөө мутаг болж байгаа. Тэгээд урд нь орсон гэсэн нь болохоор англи дугаараар нуур амарлаа гэж баярлсан. Энэ бол тэрээ нуур амарлаа гэж баярлсан нь бол уншуулсан буюу амьшуулсан. Яг тэгэхээр нуур баярлсан гэж байхгүй бас амарлаа гэж байна. За, орчны төсөлс дээр өөр ямар орон төслөөсөн. За, томтой байна. Айсан бизнес ягаан зам энэ болохоор шийдвэрлэж болж байна. За. Энэ нь болохоор зүйлд болж байгаа. Зам энэ бас яагаад мэдчих байгаа юм бэ? Зам гэж яаж байгаа болохоор. Зөвхөн зам гэж байгаа орчин байна. Орчин байна. Сайн байна. За байна. За өөр орчин авсан хүмүүс. За юм юу шиг ганцаараа сууж байгаа тийм. За. Зөвхөн. Уусыг юу гэж төрсөж хинэггүй гэж төрсөж байгаа тийм. Тэгэхээр хинэггүй гэдэг арга шиг хүн дээр байдаг учраас хүншүүлж байна. Сайн байна. За өөр орчныг авсан хүмүүсээс уран төрстэй хийнэ. Идээд уран төрстэй. Орчны чиглэлийг авсан сурагчдаас. За түрүү нэлээд олон хүмүүс орж ирсэн. За их бас нэг юу байна. Хэлээ болохоор 50% бус их юм байна. Үүсэн байна. Бас 50% бус их юм байна. Жимэн гадаа ирээр нэрсэн даа юу яасан бэ? Ээжийн хон нөгөө миний бодлоо гадаа ингээд сахилсан гол юм машины дуу ч юм уу сэлхэн ирж байгаа дуутай адилхан тэгж ээжтэн дээр орчин тэгж нөлөөлж байгаа. Толгойд нь буугаад юу гойдоо тийм учраас юу хаваа бас юм байна. Би фара амьшуул. За орчны шинжилгээг уншилтаа хийсэн сурагчдаа бас баярлалаа. Олон тэмдэгтээ орон төслийг олж харах хэрэгтэй тийм ээ. Зохиолч энэ орныг дүрслэхдээ ямар аргаар илэрхийлсэн, өөрийнх нь бичлэгийн ямар онцлог арга барил гэдгийг бас харж байгаа шүү дээ тийм ээ. За одоо тэгвэл хамгийн гол зүйл буюу энэ зохиолын Голбаатар ээж гэдэг хүний сэтгэл үйлийг шинжилсэн чиглэлийг авсан хүмүүсээс та түрүү заан дээр хэлсэн. Ээжийн санааны сэтгэл хөдлөлийг мэдүүлсэн. Тэр болохоор маш хүчтэй ээжийн санаа хүүхдийн сансан сэтгэл хайр их юм. За хараа ондол бол ерөөсөө юм. Тэгээд бас хүүгийн эрхтэн нэг юм халуун талаар өөрөөсөө халуун хав цайтай яг байсан гэсэн зүйлж хэлсэн. Тэгээд бүссэн зүйлээс ямар ойлголттой байсан бэ? Хэтрүүлж байсан. Хэтрүүлж дээр гараараа унаасах. Гараараа унаасах. Амьшуулал дээр гадаа сонсоход зөвлөл дээр найсан гэдэг шиг татвар дээр гараараа унаасах гэдэг одоо ингэж савж чадах гэдэг үү? Үгүй. Яаж гараараа унаасах гэдэг юу гэдэг юу гэж. За одоо унаарыг чинь ингэж мэдээж ингэ гараараас хөрж авах юм шүү дээ. Тэгээд ингэ унааштай болохоор ингэ сарчил. Тэгэхээр аливаа нэг сөхтөө нэг дээш нь ингэ сөхтөө үү? Тэгэхээр энэ магадгүй тойролцооны арга болж болох уу? Болно. Шууд харагдаж байгаа шинжээр ингэ сарвчилж байгаа нэг өсний унаар юм сөхөд ингэ дээшээ харж байгаа юм шиг тэр үйл явц хоёр адилхан байж болно шүү. Тэгэхээр юмыг шууд явахгүйгээр даалгавар шилжүүлсэн утгаар нь хэлээд тухайн юм чанарыг танихад усалдаг арга тойруулах юм. Тэгэхээр тойруулж байгаа. За тойруулахээс илүү тойруулах гэж үсэж байна. За баярлалаа. За өөр үүдийг шинжсэн хүмүүсээс. За эндээс эрдэнэ болгоо. За үүдийг шинжсэн тийм ээ. Үүдийг шинжсэн дээр нөгөө ихэн өөрөө хүлээж байгаа тийм гинэн сэтгэл сэрхэж гэр дотроо намайг юм. За тийм. Энэ дээр нөгөө нэг ээж хүн болохоор үрээ хүлээсээр байгаа бүр ингэж жоохон жожгөрсөн ч юм уу нэг үрээс юм хийх болгондоо үрээ хүлээгээл тэгсэн чинь миний үрээд ирэх байх таа. Тэгээд энэ уран төслийн ямар явж байгаа? Орон төсөлтэй. Гэр дотор хүүгээ ирнэ гэхээр яаж юм орон зайд? Ээжийн одоо хүүгээ санаж байгаа тэр сэтгэлийг яаж юм? Хэтрүүлэг. Эсвэл магадгүй тэр ганцаараа байгаа ээж гэдэг тийм мэдрэмж төрж байгаа ганцаараа байгаа ч тэр ээж. Тэгэхээр ганцаараа байгаа учраас гэр нь их том санагдаад хүн их том орон зай дотор хүнийг ирэх гэдэг ойлголт явдаг шүү. Гэр дотор хүүхдээ ирнэ гэхээр бас магадгүй тэр сэтгэлийнх нь орон зайг дэндүү ихсэж өссөн байж болох байгаа. Ихсгэл байж байгаа. За сайн байна хүүхдүүдээ. За одоо багштай энэ шар цасан дээр мэдрэмжээ бид нар хуваалцах хэрэгтэй шүү. Анх юу мэдэрсэн бэ? За одоо асуу юм шиг. За эндээс сумын ард юу мэдэрсэн бэ?
За 2 удаагийн мэдрэмж явж байгаа хэрэгтэй тийм. За ингэсэн зүйлээ биш. ганцаар ганцаар мэдэрсэн. Сайн байна. За эндээс тэмүүлэн дээр мэдэрсэн зүйл. ашгүй. Эхлээд чи зохиомжлогон дээр нэг мэдрэмж дараа нь шүлгээсээ нэг мэдрэмж авах хэрэгтэй тийм. За эхлээд гашуудлыг нэг над дээр мэдэрсэн мэдрэмж. Нөө За зураг дээр мэдэрсэн зүйл. Дараа нь шүлгээсээ мэдрэмж. шүлгээс болохоор тийм хүлээсэн тийм одоо энэ зүйл чинь тийм санамд ингэж чицэн чих юм.Тэй сайн байна. За. Өөр мэдрэмж авсан уу? Санаа. За. Амаач. За амаач бас зааж байна. Юунаас доонаас нөхөд юунаас тэгээд хийх хөгжлийг мэдэрсэн. Сайн байна. Ямар гоё юу. Фэн сэтгэл дотор хөнчлөлт. Магадгүй тэгэхээр энэ хоёр мэдрэмж юугаар холбоотой байж болох вэ? Хоёр өөр зүйлээс бид мэдэрсэн шүү. Тэгсэн мэтлээ сэдвүүнүүд нэг байсан тийм. Тэгэхээр энэ хоёрын одоо юу гэх юм уялдаа нэг болж болох. Одоо хүлээж байгаа тийм хүүхдийн ганцаараа хүүхдийн систем. хайр шүтгээс одоо ээж нь хүүгээ хүлээж байгаа тийм хичээгүй байх юм одоо удаан тийм хүлээж байгаа тийм зүйтэй. За тийм зүйл үзэл байна. За жишээлбэл багш намын энэ чиглэгийг уншаад жишээ за энд ямар мэдрэмж өгсөн бэ гэхээр шаналл, буу, тайвшрал тийм үү. За тэгээ их хүний бас ухаан байна, хүлээлт байна тийм, итгэл байна үг юм гэсэн. За тэгээ их хүний нэг үрдийгээ холбоотой байдаг нэг дадын тийм тайлбарлахын аргагүй зөв мэдрэмж гэдэг юм байна. Цөхрөл байж магадгүй тийм үү. Айд ирэхгүй бол яана гэдэг айдч байж магадгүй шүү дээ. За тэгээ энэ бүгдийн цөмөн нь сэтгэл байсан тийм үү, сэтгэл байсан. За одоо хүмүүсээ ажлынхаа утсыг эргүүлээд хоёр дахь даалгавар байгаа. За хоёр дахь даалгавар бид нар сайн агуулгыг буюу ерөнхийдөө уран төслийн чиглэлүүдийг задлах юм даалгаврыг үүсгэдэг. Одоо хэдүүлээ сэдв санаа руу гарна. За яг бас өөрсөндөө онцгсон даалгаврыг үүсгэн заримдаа нь сэдвийг тодорхойлох, заримд нь шин санааг олох, заримд нь гол санааг олох гэдэг ингээд даалгаврыг харилцаа ажиллах байна. За бас санаа нэгтгэхэд бичсэн. Одоо хоорондоо ярилцж байгаа санаа шууд нэгтгэхэд бичсэн. За үүнийг гүйцэтгэх хугацаа 3 минут. 3 минут. Маш хурдан хугацаанд бичсэн. Төрсөн санаа авсан хүмүүс за бусны даалгавар үүсгэж байгаа. Төрсөн санаа авсан хүмүүсээр нэг зүйл хэлэх. Төрсөн санааг хэд олохдоо зохиогч юунаас сэтэл авсан болоо. Зохиогчийн зүйлийг төлөвлөгөөр хөдөлгөөд энэ зохиолыг бичгэл хүргэсэн зүйл юу бол гэдгийг бодох хэрэгтэй тийм. За энэ богино тавшрангуй эжийн хатгаа ярьсан сэтгэл яриануд байна. За богино тавшрангуй бол айлын ганц хүү байсан. Ээж нь одоо хар багаас нь ихтэй бараг том болохоос нь ихтэй өдөрт байдаг юм байсан. Бусдад өдрүүдэд суусан. Тэгээ эцэгээ харж ингэж юмждаг байсан. Ичээдэг нэмэр болдог байсан. Тийм учраас энэ хүний зохиолдлын гол сэдв нь ичийн тухай сэдв байлаа. Тэгээ ичээгээсээ бас их тагцсан. Тэгээ өөрийг нь төрүүлснээс хойш ээж нь одоо эрүүлээсээ ээж нь жоохон өвддөг болсон. Тэгээ хэвтрийн болсон. Тэгээ би ээжтэй нэг насны жаргалыг авчирсан мөртлөө бас зовлонгон дахаар авчирсан гэж өөрийгөө хэлсэн байсан. За энэ тэр төрсөн санаанд чинь ижигтэйгээ голын захад сууж байсан. Хамт аргалж өгч явсан хүмүүсийг бүгдийг нь өчигдөрхөн мэд томхон сандаг гэнэ. Түүн шиг нүд тархинд өргөж байгаа гой зурглыг хаанаас олж өгсөнгүй. Хүний ганц хүү болохоор би их зожиг ажигласан. Одоо ч гэсэн айлаар ороод төсөөд явж чаддаггүй. Ижигээ дагаад айлд орохдоо хүртэл өсөн чилийг нь атгад сууж байгаа толгойн хэмжээ тавьж байгаа. Тэгээ хүмүүс намайг муухай гэдэг байсан. Тэр орныг ижигийн зөвлөх гэдэг байжээ. Одоо өвдөж зовхгүй. Энэ дайдаа санаагаад явж байгаа нь ээжийг минь миний өмнөөс өвчгөөд миний
олон гарсан юм шиг байна гэдэг юм. Тэр хавцангаараа хамсан. За одоо сэдвийг тодорхойлсон. Сэдвийг тодорхойлж чиглэлээс авах үзсэн. Заавчтай энэ сэдвүүний юу? Энэ их төвшөлсөн асуудал. Заавчтай сэдвүү. Сэдв. Яагаад тэгэхээр хүлээсээр энэ тохиолдол бүтээн өгдөг байж байгаа хотод сургуульд очоод хотод сургууль зорж байгаа хэвчээ ээж ингээд хүлээдэг байсан болов уу гэж бодож байна. Тийм болохоор хүү ээж хоёрын соёл хүлээлттэй. За одоо хүмүүс товчхон идэхгүй цаг их байгаа. Босоод саяны сэдвийг тодорхойлсон хүмүүс дээр байна. Тэгэхээр босын шийдвэр за. Товчхон идэх сэдвийг Сэдвийг хүүгээ хүлээсэн. Ээжийн сэтгэл гэдэгт санал тавьж байна. Ерөөсөө ээжийн сэтгэл биш энэ чигээр ээжийн сэтгэл биш хүнж байгаа асуудал. Эсвэл магадгүй ээжигээ намайг санаж байгаадаа гэж мэдэрсэн хүүгээ сэтгэж байж магадгүй тийм. За одоо тэгвэл юу болж тоо. Шин санаануудыг бид нар уг төвсгтээр тодорхойлсон учраас шин санаагаа ерөнхийдөө ярьсан гэж бодож байна. Гэхдээ хаврын сар гарангууд ээжийн хүүгээ хүлээнэ гэдэг чинь тэр ээжийн хувьд хавар хүү хоёр ямар юм гэсэн үг? Хавар хүү хоёр адилхан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө магадгүй энд байгаа хамгийн шин санаа нь юу гэхээр хаврын хүүтэйгээ адилтгсан байж магадгүй. Хамгийн гэгэн хамгийн хөсөн үдээсэн зүйлээ гэдэг утгаар хавар хүү хоёрыг адилтгсан байж магадгүй. Энэ санаа хамгийн гол шин санаа шүү. За одоо тэгвэл голсног нь хэлэх үү? Голсног. За хамтдаа хэлээ. Голсног. За тийм. Голсног. Гол санаа нь болохоор их хүнд өрн хичнээн том болж өссөн гэсэн эдийн хүндээ бол үргэлж нэлгэж багаарай гэдэг юм. За тэгвэл гомршгүй төсчгүйгээр тэр хүлээл дотор ажиглаж байгаа ерөөсөө хүүгээ ирэхгүй байсан ч хүлээгээл байгаа тийм үү? За тэгвэл хэлчихв. Төрсөн санаа. За одоо төрсөн санаа. Саяны нандирч нээсэн санаа болсон аа гэсэн шүү. Би болохоор өөрөө хүлээж байгаа ихийн сэтгэл гэж яасан. Тэгээ анууд дээр болохоор нөгөө нэг Паул Хаусны ээж нь хөвтөд байдаг гэсэн шүү дээ. Тэгээд одоо ингээд Паул Хаус өөрөө ээжигээ тэтгэхэд бол нэг ажил хийгээд оройд ирэхээр ээж нь хүлээдэг байсан баха. Тэгээд энэ шүлгэн дээр миний ээж намайг шүн оройд ингэж хүлээдэг байсан баха гэдэг энэ шүлгээр хийсэн юм байна. За ойлголоо. Цаг байгаа учраас одоо хосног өнөдөр хосног гэсэн тийм одоо зорьсон санаа юу? Хавчин зорьсон санаа юу вэ? Хүмүүс хэлэхэд зорьсон санаа ээжийн амьсгалын ашиглаж алах хамт байгаа. Тэгээд ээжтэй очрол гэсэн санаа шүү дээ. Энд хүлээгээд байгаа учраас ээж чинь байгаа учраас ээжтэй ямар нэгэн байдлаар холж очиж байгаа гэдэг санаа шүү дээ. Хавч хэлэх гээд байгаа санаа. За одоо тэгвэл бүгдээрээ шүлгээ нэг дүгнээд би цаа агуулгыг ярьлаа тийм үү? Шүлгээ дүгнээд нэг хэлээ. За энтэй та санаа нээж байгаа. Энэ болондоо нэг тэмдэглэл хийчихээрэй. За санаа нээж өгье. За их хүний эгэл үнэн хайр үрээ үлээсэн мөнхийн сэтгэлийг байгаль Монгол хүний амьдралын үнэтэй уялдуулж бодит хацаанд нь үнэмшилтэйгээр дүрсэж чадчихаа гэж. Зөв үү? Зөв. За санд нэлгүй байж болно шүү дээ. Өөрөө нээж байгаа нэг тэмдэглэл хийж болно. Ингэлтэй уран төгслийн олон арга маягийг ашигласнараа сонирхолтой сонсгондоо болсон ба өглөөнөөс өдөр шөнө өдөр цагийн дараагаар өдөөсөө өгүүлэн цайтай. Тэр асыг харуулж байгаагаас ихтэй шүн зүудэнд гадаа гэхээр би өглөөнөөс орой цагийн дараалагаас тэрийг ажилласан тийм ээ. Тэгээ эцэст нь ээжигээ харж авах гэрээ сайхан ухаарлыг өгсөн. Ийм шиг өгсөн. Санд нээж байгаа. За одоо тэр нээж байгаа үндэгийг авчирээ. Өөрөө найзгаа гэсэн үндэгийг. Цогоо дэдэн зоо хөвштэй. За гэрийн даалгавар төгсөдөө. Гэрийн даалгавар зохиолоос бүтээсэн мэдлэг ухаарлаараа ээжийн үнэн гэсэн гарчигтай эсээ зохиох эсвэл зураг зурж байна. Зураг сонирхолтой байгаанууд нь ээжийн үнэн гэсэн сэдв бүхий зураг зурж болно. Эсвэл зурж чадахгүй гэж байгаа нь эсээ зохиож байна. За тэгээд өнөөдрийн хичээл ихтэйсээ орсон танилцаа баярлалаа. Өнөөдрийн хичээлээс тодорхой ухаар мэдлэгийг хилж чадсан баа гэж байна. Авчаад дараагийн хичээл дээр багш таагаад үзье. Эндээс багш та нарын үнэлгээг би өөрөө хийх гэсэн. Одоохондоо та нар өөрсдийнхөө үнэлгээг бас найзлаа үнэлгээ хийсэн байгаа шүү. Тэгээд бүгд өнөөдрийн хичээл хэр оролцсон бэ гэдэг өөрөө үнэлгээг аваад биччихээрэй. Найзтайгаа хоёр хэсэгтэн дээр өвчээд өөрийнхөө үнэлгээг аваад. Тэгээ багш маань хайцаад.
За баярлалаа.